За тэгэхээр бид одоо Magic Finance нэрвэн програм руу орсон байна. За нэрвэн програмын удирдах хэсэг рүү очих гэдэг товчлуур дээр дарахлаар энэ бараа материалын тайлан гаргах, мөнгө хөрөнгөний тайлан гаргах, мөн анхан шатны баримтуудыг ашиглах туслах товчлуурууд байдаг. За мөнгө хөрөнгө гэдэг товчлуур дээр дараад төгрөгийн касс гэдэг товчлуур дээр даръя. Энэ тохиолдолд тухайн компани кассын нэрвэн төгрөгийн кассын тайлан гаргасан байдал бол харагдаж байна. За жишээ нь энэ дэр тухайн одоо гүйлгээний сар байна. За энэ дэр тухайн кассын тайлантай хажсан данснууд байна. За энд болохоор тухайн гүйлгээний он сарууд, гүйлгээний утгууд, за тухайн гүйлгээтэй хамааралтай хувийн болон байгууллагуудын нэрсүүд байж байна. За манай кассанд орж ирсэн мөнгө. Мөн касснаас гарсан мөнгө байна. За мөн энд болохоор тухайн өдөр болгон дээр гарч байгаа кассын үлдэгдлүүд бол харагдаж байна. За тэгэхээр кассын тайлангийн тайлан гарах гэдэг товчлуур дээр дарахлаар энэ товчлуур гарч ирдэг. За жишээ нь орлогын дэлгэрэнгүй бүтгэл болон зарлагын дэлгэрэнгүй бүтгэл гэсэн юм хоёр товчлуур гарч ирж байна. За хэрвээ бид орлогын дэлгэрэнгүй бүтгэл гэдэг дээр гарах юм бол кассын тайланд маань орж ирсэн бүх гүйлгээнүүд шүүгдэж харж ирнэ гэсэн. За мөн эсрэгээр зарлагын дэлгэрэнгүй бүтгэл гэдэг дээр дарахлаар кассын тайлангийн зарлага хэсгээр байгаа бүх гүйлгээнүүд шүүгдэж гарч ирнэ гэсэн. За жишээ нь орлогын дэлгэрэнгүй бүтгэл гэдэг дээр даръя. За эндээс бол манай кассанд бол нийт 33 сая төгрөг 193 төгрөг орж ирсэн байна. За энэ мөнгөний бол задрагаанууд энэ дээр байж байна гэсэн үг л дээ. За мөн зарлагын дэлгэрэнгүй бүтгэл гэдэг дээр орлоо. 32 сая 817 мянган төгрөг гарсан байна. За тухайн гүйлгээнүүдийн. Тэгэхээр энэ дээр бол нэг анзаарч байгаа зүйл нь цагаан фонттой хэсэгнүүд байна. Мөн цайвар ногоон фонттой нүднүүд байна. Тэгэхээр энэ цайвар ногоон фонттой нүднүүд дээр бол мэдээллүүд автоматар гарч ирдэг. Энэ цагаан фонттой хэсгээр бол мэдээллийг бол бид нэр гараас оруулж өгөх хэрэгтэй байгаа. За жишээ нь машина даатгуулах гэж байна л да. Энэ дээр 300 мянган төгрөгөөр. Тэгэхээр машина даатгуулахад 300 мянган төгрөг гаргасан байна. Энэ мөнгийг хэн гэдэг хүн болон байгууллагад өгсөн бэ гэдгийг бол бичнэ. За тэгэхээр энд бол Монгол даатгал компани. За жишээ нь Батхүү гэдэг хүнд бол энэ мөнгийг өгсөн гэж үзье. За мөн харилцагтаас болон бүртгэлийн код гэх мэтчлэн энэ коднуудын утгыг бол оруулж өгнө. За энэ цагаан фонттой хэсгүүдийг бөглж өгснөөр хамгийн гол анхаарах зүйл нь юу гэдэг вэ гэхээр А баган дээр X гэсэн тэмдэглэгээ хийж өгөх хэрэгтэй байдаг. За хэрвээ тухайн одоо дурын одоо нүдэн дээр X гэдэг тэмдэглэгээ хийж өгөх юм бол тухайн гүйлгээний анхан шатны баримт нь энэ CO буюу зарлагын ордер гэсэн шийтэн дээр гарч ирдэг. За жишээ нь энэ дээр 300 мянган төгрөгийн өмнө X тэмдэглэгээ хийсэн. За тэгэхээр зарлагын ордер дээр бол 4 сарын 5-ны өдөр 300 мянган төгрөг Батхүү гэдэг хүнд машина даатгуулах гүйлгээний утгаар ингэж олгосон гэж. За Бямба Зулаа Батхүү гэсэн нэгтлэн яруу хүлээн авагч нарын нэрсүүд байж байна. За энэ дээр жишээ нэрээ солиод үзье. За нэхэмжлэхийн дагуу 55 мянган төгрөг өгсөн гэж байна. Баццэг гэдэг хүнд өгсөн гэж байна. За энэний өмнөхийг чагтлаад үзэхлээр за 55 мянган төгрөгийн зарлагын ордер гарч байна гэсэн байна. Иймэрхүү байдлаар зарлагын дэлгэрэнгүй бүтгэл болон орлогын дэлгэрэнгүй бүтгэл дээр үндэслээд бүх анхан шатны баримтууд нь бол автоматар гардаг гэсэн үг байна. За мөнгө хөрөнгөний тайлан руу ороод мөнгө хөрөнгө гэдэг товчлуур дээр дараад орлогын дэлгэрэнгүй бүтгэл гэдэг дээр даръя. За энэ тохиолдолд бол за жишээ нэг гүйлгэн дээр жишээ авч үзье. 13 сая төгрөгийн борлуулалт хийж 80% нь бэлнээр үлдсэний дараа авахар борлуулваа гэж ийм орлого бол орж ирсэн байна. За тэгэхээр энэ орлогыг бол хэн тушаасан юм бэ гэдгээ бол энэ дээр бичиж өгнө. Мөнгө тушаач гэдэг дээр за баяр гэдэг хүн тушаасан гэж үзье. За тэгээд энэ гүйлгээнийхээ анхан шатны баримтыг үзэхийн тулд тухайн одоо харгалзах нүдэн дээр нь X гэдэг тэмдэглэгээ хийж өгөөд за мөн одоо орлогын ордер гэсэн энэ шийтэн дээр дарна. За тэгэх юм бол 4 сарын 10-ны өдөр 10 сая 400 мянган төгрөгийг Мөнх хаан гэдэг компаниас ийм гүйлгээний утгатай оруулж ирсэн байна гэсэн байна. Тэгэхээр бид нар орлогын дэлгэрэнгүй бүтгэл болон зарлагын дэлгэрэнгүй бүтгэлийн А баган дээр энэ чагт гэсэн одоо тэмдэглэгээ хийж өгснөөр тухайн гүйлгээ бүрийн
анхан шатны баримтууд автоматар гардаг гэж ойлгож болох нэ.